Одмондар сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдрийн сэдв одод эмх цэгцтэй юу гэдэг байж боломгүй асуулт байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хэмэл оюун ухаан, эгөнөө оюун болон Unitel компани ивент тэтгэж ажиллаж байна. За нэвтрүүлэг маань NTV, Одмондар радио 107 83.3 гэсэн остолгоноор та бүхэндээ хүрдэгэ. За студид компьютерийн шинжлэх ухаанч Хасчулуу хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. За одод эмх цэгцтэй байх боломжтой болов бид нар чи одоо нэг л өнцгөөс ингэж харж байгаа болохоор тий эмх цэгцгүүл болоо даа л гэж тааж байна. Аваа эмх цэгцтэй байхаар нэг хажуучаа болсон чинь эмх цэгцээ алдчихчинь тий. Тий тэгж л таарна. За шөнийн тэнгэрийн оддыг ер нь харахаар нэг тийм нэг зүйл шууд санд ордог. За зах замбраагүй. За самнасргүй байдал бол тий ингээд шууд толгойд орж ирдэг. За уул толгойд ус мөрөнч ер нь ялгаагүй. Бас л тий. Гэтэ одоо бид нар тэндээс ямар нэг тийм дүрс олж хараад иддэг. Одоо шанаг энтер гэл тий. Одоо гадснаас ихсүүлээл одоо тэр ном хумхаж инлөөр энтер гэдэг хачаачин дүрснүүдийг олж харнаа. Одоо тий. Ер нь бол уул усыг хүртэл одоо бид нар дүрсээр нэг нэрлэх тохиолдол цөөнгүй байдаг. Дэлгүүн болдог гэдэг уул яагаад тэгж ирэлцэх чи дэлгүүн шиг харагддаг гэ дэлгүү гэж юу юм бол яагаад дэлгүүн чарж байгаа хүнийг чинь тий. За тэгэхээр одоо ингэж одод тэнгэрийг хараад альсгал уул усыг хараад энэ санамсаргүй зүйлүүдээс дүрс олж хараад одоо бид нар чинь баг бахта өвөл тааж тоглолтой тэр анааш байна гэдэг үгүй наа чинь уралдааны машин байна тэргээ сэн өөрөө өөртөөхөө ингэж олж хардаг байсан. За тэр алс сулын одоо одод лоо бидэрт нэг тий шанах шиг харагдах гайл тэнд одоо байж байгаа гэвэл одоо шал утгагүй ханаалтай хэрэг болно шүү дээ. Тэ? Гэхдээ эндээс одоо мэдэж болох зүйл бол ер нь бол энэ зах замбраагүй зүйлүүд дундаас ч хүн ямар нэг тийм дүрс утга учир олж хараад байгаа. Энэ явдал бол хамгийн одоо сонирхолтой зүйл. За ингэж аяндаа үүсдэг шин чанаруудыг бол байгаль дэлхий хүний нийгэмд одоо ер нь бол бишгүй болон байгаа. Одоо энэ ойлголт бүр одоо тэ бидний бодож байгаас ч илүү гүнзгий нэг тийм чухал ойлголт юм байгаа болно тий. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэ тухай энэ үүсмэл шин чанар гэдэг зүйлийн тухай ярилцах болно. Үүсмэл шин чанар гэж юу юм гэдэг. За математикийн их энгийн дүрм байна л да. Нэмэх гэдэг дүрм. За нэг дээр нэмэх нь нэг хэдв. Хоёр уу тий. За нэг алим дээр нэг алин нэмэх юм бол одоо хоёр алим болно. Одоо тий. Аюул бол энийг амтэн ч бодно да. Хүн байтугай. За ойлгомжтой энэ бол тий. За их энгийн логик. За гэхдээ амьдрал дээр энэ байгаль нийгэм энэ тархины төвшөнд бол энэ үйл ажилддаг. Энэ яадаг вэ? Тэнд одоо нэг дээр нэмэх нэг гэхээр тэнцүү 3 гардаг. Энэ гэж. За нэмээгүй байхад одоо тусдаа нэг зүйлүүд байж явах үедээ ер нь бол нийлбэр нэг 2 байсан зүйлүүд яг нийлүүлчихээр л нэг тэ 3 гараад ирдэг нэг юм хачин зүйлийн тухай надад ярих гэдэг. Тэ салгачаар хуцаад нэг болчихно. За юм те нийлүүлчихээр л 3 болчихдаг. За тэр нэг илүү нэг нь одоо ер нь хаанаас гарч ирээд байгаа. Одоо хин ч мэддэггүй. За нэг юм асуулт. За юу гэж бодож байна хүмүүс? Хорноо тамгалж байгаа юм байна уу? За үүнийг бол ер нь үүсмэл шин чанар буюу энэ emergent property гэж нэрлэдэг. За өнөөдрийн сэдв энэ бол үүсмэл шин чанар гэдэг. Emergent property. За нэг сонирхолтой жишээ байна л да. За ус төрөгч гэдэг нэг тийм хамгийн шатамхай ий байна. За нөгөөх нь болохоор хүчил төрөгч гэдэг. Ер нь бол шатлалтын хамгийн сайн дэмждэг нэг тийм хий байнаас. За энэ хоёрыг хийг одоо нийлүүлчихээр нэг нь амар шатаад тэгээ нөгөөх нь шатлалтыг нь хүн амар дамжээд гэдэгтэй. Бөө химийн уруулын одоо ингэж уруул явагдаад тэгээ хамгийн их энерги ялгаруулдаг. Ер нь бол химийн уруулын хувьд хамгийн их энерги ялгаруулдаг ийм оролтынд явагдаад бөөн тесрэлт дэлбэрэлт болоод дуусдаг. Ус төрөгч, хүчил төрөгч хоёр гээд хийг нийлүүлчихээр. За тэгээд үр дүнд нь шаал өөр шин чанартай нэг тийм одоо тий шатлалтыг дэмжих бодохоо бүр шатлалтыг унтраачдаг шингэн бодис үүсдэг. За энийг бол дигитрогэн моноксид альсгүл гидроксик хүчил энтер гээд их олон нэртэй. Ийм бодис үүсдэг. За хамгийн их энерги ялгаруулдаг химийн урал болохоор нь ер нь бол энэ сансрын соёл үр ч юм уу тийм буужинд одоо ингэж ашигладаг тэр соёл үрийн одоо утаан одоо тэр дэлбрээд тэр ардан гарч байгаа тэр утаа нь яг энэ айхтар үтсэдэг гэсэн үг.
тэгэхээр энэ айхтар хими уруулын үр дүнд тэр болж байгаа тэр утаа буужингаас гарч байгаа тэр хаягдл тэр утаа тий айхтар өтгөн утаа гардаг шүү дээ. Тэр утаа бол энэ дигидроген моноксид буюу гидроксид хүчил гэдэг ийм бодис байдаг. За энэ бодист одоо би бас урнаа. Манай үзэгчд ер нь бол хүн төрлөختөн. Тэр ч удаа бүрэн бүх урангуул амьтад маш гүнд онцсон байдалтай байж байгаа. За энэ бол тий энэ ер нь бол энэ бодисоо хэрэглэхгүй бол ганц хоног байтугай хэдэн цагч дисгүй бүр тий дигидроген моноксид гэдэг бодисоо хэрэглэхгүй бол утаа гэсэн үсттэй тий энэ хоёр утааг нийлүүлсэн явгана. Тэгсэн чинь тэр нэг юм нэг юм бодож байгаа. Тэгээд энэ бодисоо бол нэхээс хүүд болно. Тий ганц цагт орхичих юм бол ингээд байж чадахгүй болоод иглээ гэд. За хэрэглэхгүй удажвал бүр өөхөд өгнө. Ийм айхтар донтсон байгаа. Тий дигидроген моноксид гэдэг байгаа шүү. Оо яасан хэцүү юм бэ. За юу өрөөд байгааг л үдээ чинь түрүүн урнаа хэлчихлээ. Дигидроген моноксид гэдэг нь H2O буюу одоо энэ усыг хэлээд байгаа юм аа. За энэ пуужингийн хаягдл утааг ер нь бол уугаад байна шүү дээ бид нар. Тийм байх. Хамгийн аюултай нийлүүлж болохгүй хоёр үцгийг л хамтд нь юу ч болоогүй юм шиг ингээд залиглаад уугаа сууж явах тэр нь юу бодож байна та нар минь. За тэр яах вэ? За гол ярих гээд байгаа зүйл нь бол энэ ус ишилтэй. За нойтон гэдэг зүйлийн тухай ярих гээд байгаа. За ер нь бол нойтон гэж юу лээ гэдэг ийм асуулт. За ховц нь орчхоор нойтон болчихдог. За гараа угаахаар бас нойтон болно. За ер нь бол ус хөргөчүүл юунд ч ер нь ус хөргөчүүл нойтон болоод ах шиг байхаа. За тэгвэл одоо ус өөрөө нойтно гэдэг ийм асуулт гарч ирнэ. Сонио асуулт тий. Тий. За энд одоо хариулж магадгүй нэг гоё жишээ авъя л да. За нойлын цаасан дээр нэг жоохон ус асгачих. За тэгвэл нойтон болчихно ойлгомжтой. За илүү нойтон болгоё гэх юм бол тэр одоо усанд бүхэл усанд ингээд дүрээд авах хэрэгтэй. Дээрээс нь асах биш те. За тийм үстэй авах шалбар нойлон орно шүү дээ те. За нойлын цаас бол. За бүрч нойтон гэм бол одоо энэ саунд хийж байгаад усаар дүүргэж болно. За тэгвэл үстэй айхтар нойтон юу шалбар нойтон. Шалбар нойтноос ч нойтон бол. Живэх юм. Тий. За усаа нэмээлэвэл илүү нойтон болоод байгаа. Одоо энэ иймэрхүү зүйлүүд гарч ирээд байгаа. За энэ баягаар бол ер нь бол ийм хязгааргүй том усан санд заяа. Тэгээд нэг нойлын цасыг хутгачээ. Нойлын цас чинь ингээд сайхан бодраал ингээд хутгагдаал уусгаал те тэр усанда. Ер нь нойлын цас уусчих хэвчтэй ш. Уусдгүй нойлын цас ах юм бол энэ нойл бүглэн. За ийм одоо хязгааргүй нойтон болно гэж ойлгож байна. Хязгааргүй том саунд дотор нойлын цасыг татгах болно. Хязгааргүй нойлын цастай болчихно. За нэгэсэндээ тэр ус өөрөө ер нь нойтон болж таарах нэ гэж эндээс одоо ойлгож байна. Ус нь нойтон болчихж байгаа юм уу тий? Ус бол өөрөө юу амар нойтон зүйл юм биш тэр нь. Энэ одоо логикоор бол. За тэгвэл одоо нэг ширхэг усны молекул нойтно гэдэг юм асуулт. За микроскопоор тэр молекулыг ер нь томруулаад харуул нойтон байх болов уу? Одоо тэр нойтон гэдэг байгаа ер нь шин чанарыг олж чадах уу ер нь? Микроскопоор хараад шиг юм байдаг ш. Тэр одоо яг нойтон гэхгүй яах вэ? Тэр одоо ингээ яг микроскопоор бид нар ч ингээ дандаа модель макет харж байгаа шүү дээ. Яг микроскопоор ингээл томруулаад харсан чинь нэг ширхэг юм усны молекул юм нойтон байх болов. Аа нойтон байх баха. Уг нь ус ч өөр юм шүү дээ. Харин тий. Тэр их сонь тий. Гэтэл одоо тэр нойтон гэдэг зүйлийг бол тэр шин чанарыг бол бид нар хичнээн ч томруулж микроскопоор хараад тэндээс олж харж чадахгүй. За хүчил төрөгчөөс ч одоо ус төрөгчөөс ч тэр нь бас хайгаад болтохгүй. Ер нь хаанч байхгүй тийм зүйл. Тэгээ нойтон гэдэг зүйл ер нь байхгүй. За нойтон гэдэг шин чанар бол хаанч байдгүй л гэсэн үг. За. Ер нь ойлгоо. Ер нь ойлгоо ярьсан. За гэтэл ер нь хоёр усны молекул хоорондоо ер нь яг холбогдох үед гинт тэндээс юм хаанаас ч юм ин нойтон гэдэг зүйл гараад ирдэг. Эсвэл усны молекул нэг юм дээр очиод алдчих юм бол мэдхгүй ингээд хаана байгаа мэдхгүй. Тэр нойтон микроскопоор чинь томруулаа хайгаад олдохгүй. Тэгээ тэр гараад ирдэг ийм зүйл. Одоо яриад. За тэгэхээр энийг л одоо ер нь бол үүсмэл шин чанар гэж нэрлэдэг байна. Хоёр усыг нийлүүлэхэд тэнд огт байгаагүй шал өөр юм үүсээд гараад ирдэг. За тэгээд хоосон чанар гинүү, эсвэл одоо мөн чанар гинүү, сүнс сүудэр гинүү хамаагүй. За ямар ч гэсэн энэ бол гүн ухааны, логикийн, физик, математикийн одоо маш чухал ойлголт гэдэг энэ бол. Гоё юм байна. Emergence буюу үүсмэл гэдэг байгаа шүү дээ. За ийм зүйл. За хоосон чанар дээр их гоё ялан жишээнүүд байдаг. Манайхан бол сайн мэднэ. За морин тэрэг байж хахад нод те. Морин тэрэг хаана байна гэж асуудаг.
За тэгмээд энэ байна гээл тэгэхээр үгүй ээ наадах чинь биш гээл тэгэл нэг тийм хоёр л амнаар ярьж бариад нэг тиймэрхүү юм байдаг да. Нэг тиймэрхүү хоосон чанарын үлгэрүүдийг бол манайх их сонсч ирсэн байх. Сонсч ирсэн мэт. Чи сонсч ирсэн үү? Харин санагдахгүй л юм. Санагдахгүй байна. Морин тэрэг. Тийм морин тэрэг хаана байна гэж. Энэ наа чин морин тэрэг биш гэдэг. Тэгвэл энэ байна. Үгүй наа чин биш гэд. Ингээд ер нь бол морин тэрэгний бүх хэд ангийг нь задлаа тавьчвал морин тэрэг алга болчдөг. Нөгөө завшиг юм биш үү? Яг үн тий. Бүх эдийн шинээр солиул яах вэ? Нөгөө парадокс өгдөн шүү дээ тий яг үнэ тий. Яг тэр шиг. Ер нь бол буцаахад угсрахаар гинт морин тэрэг гараад ирдэг. Задлахаар алга болчдөг. Яг хаана байгаа нь мэддэггүй. Их тийм олон сонсч байсан үлгэртэй явах нь бол манайхан урнаал сонсож байгаагүй юм шиг. Манай үзэгчд бол сонсож байсан байх өө. Урнаа харин завийг нь сонсож байсан байна. За яг гүн ухааны үүднээс бол энэ их гоё жишээлтэй явна. Одоо тэгвэл морин тэрэгнээс нэг эдэн энгийг нь аваад тэгээд жишээ нь одоо юу гэдэг дугуйн ч юм уу тий аваад тэгээ хайчих юм бол морин тэрэг ер нь хэврээл байгаад идэг. Тэ бид тэр морин тэрэгнээс нэг юм аваачихар ингээд морин тэрэг эвдэрсэн морин тэрэг юм уу гэж харахаар нэг тиймэрхүү юм гараад ирнэ. За нэг нэгээр нь яг энэ митинг аваад заяа. За тэгээд одоо нэг болыг юм ч юм уу те авцсан чинь тэр морин тэрэг гинт танигдахааргүй болчихгод одоо тэр тэгвэл одоо тэр болчин морин тэрэг юм биш үү гэдэг юм асуулт гарч ирж байна те. Яг болыг нь авсан чинь морин тэрэг биш болол болын буцаага хийж юу морин тэрэг нэвдэрсэн гэд. Тэгэхээр болон дотор байгаа болоо гэд болоо задлахаар болсон гэд олдохгүй нэг тийм бач юм. Ер нь бол тодорхойгүй ийм зүйл юм байна. Энэ морин тэрэг гэдэг зүйл. Тэ. Тэгээ emergency ер нь бол энэ emergency үүсмэл шин чанарын байгаль дээр тохиолдог хамгийн сонирхолтой жишээ гэх юм бол за шоргоолж байна. Шоргоолж гэх юм уу шоргоолж гэх юм. Шоргоолж үү те. За ухаалаг системийг ер нь бол бүтээж байгаа нэг ч хэсгүүд нь өөрсдөө ухаан муутай байж болдог энэ жишээ. Нэгнээсээ одоо ухаан гэдэг чинь өөр юм үүсмэл шин чанар болох гэдэг нь шүү дээ. За энэ ганц шоргоолж бол мэдээж ийм одоо ухаангүй тий ухаангүй гэж сайн шим бэ одоо бас тий тэнэг штэ ер нь л өөрийнхөө хийхстэй мэл хийж байгаа тий яг үнэ тий гав ганцаар бол одоо юу хийх юм битгүй ер нь бол тойрж иргэлцээр байгаад тэгээд одоо үхээд үгнэ энэ нэг ширхэг шоргоолцол за гэвч яг энэ олон шоргоолц нийлээд ирэхээр бүр гайхмаар ухаантай болж эхэлдэг бүр гайхмаар ухаантай болж эхэлдэг орчин үеийн бүр компьютерүүдийн ч зовж боддог бодлогыг бодчихдаг. За тий гүүр барина, хоолоо барина, дайснаа барина, нийгмийн зохион байгуулалтын эрх үүргийн хуваарлт, логистик энэ төргээд бүр итгэхийн аргагүй тийм супер оюун ухаан болж хувирдаг хэд шоргоолт энэ маанаг амтд. За загас шувуу ер нь мөөгөн зэрэгэд яг энэ жишээ шиг ер нь маш олон ер нь тоочод байвал барахгүй ийм олон жишээнүүд байгаа. За бид нар чинь анх ертөнцийг хэсэг бүрээр нь ер нь салгаж судлаад за тэгээ бүгдээр ингэ ойлгох чинь гэж одоо бодж ялаа штэ тий ер нь задлаа шинжилээд ингээл байх юм бол ухаал байх юм бол тий хуваагаал байх юм бол тэндээс ертөнцийн мөн чанар олдох байх гээл хайгаадсан. За гэвч энэ одоо emergency биднэрт бол шал өөр зүйлийг бол санал болдог энэ үүсмэл шин чанар. Хамгийн сонирхолтой зүйлс нэг хэсгүүд дотор биш. Харин тэр одоо нэг хэсгүүдийн хоорондын энэ харилцаа холбоон дотор л нуугдж яадаг гэдгийг санал болдог. Тэгэхээр бид нар энэ шоргоол цаана байна гэж шоргоолцоо задлаад байх биш. Тэр шоргоолцнуудыг чи ид ангууд гэх юм те энэ тэр эрхтнүүд нийлж байгаа нэг шоргоолцыг бий болгож байгаа. Тэр шоргоолцууд нь чи нийлж байгаа тэр оюун ухаантай энэ одоо шоргоолцны үүрэг гэх юм уу те шоргоолцны бүлийг бий болгож байгаа. Системтэй үүрэг бий болгож байгаа шүү те. Ганцаараа ихтэй яг юу хийж байгаа бол тэр томоор нь хардаг хэсэг нь бол тодорхойгүй. Ер нь хардагчгүй байх. Яг үнэ тий. Тэгээ тэр ухааныг нь агаар болдохгүй. Хаана ухаан байгаа юм бол яагаад тийм ухаантай байгаа юм бол гэхээр шоргоолцсон ч тэнэг. Ер нь ингээ бүгдээрээ л тэнэг. Тэгсэрнээ ингээ нийлээд ирэхээр айгүй ухаантай болчдөг. Тэгээ тэрийг нь хайхаар ерөөсөө олддог. За байгаль их бол ер нь л дэлхийн хамгийн агуу инженер юм байгаа. Гэтэ одоо манай энэ байгаль их бол дээрээс доош одоо ер нь бол тушаал өгдөг тийм дарангуйлагч бол биш. Тэ дарлагч бол биш. Харин маш энгийн дүрмээр тоглодог тийм зохион байгуулагч маягтай ажилладаг. Тэгэхээр одоо босс биш байх нь шүү дээ тэ. Тийм одоо лидер маягийн гэх юм уу тэ. Ер нь бол ингээд доороос дээрээс доошоо ингэж тушаал өгж ажилладаг биш. Доороосоо дээшээ ингэж зохион байгуулагч ажилладаг ийм зүйл манай одоо байгаль их анханасаа. Хэнийг босс байгаад идэггүй л гэсэн үг шүү дээ тэ. За тэнэгүүдийн нэгдэл гэдэг нь бол тухайн системүүдийг бүрдүүлж нэгжүүд одоо жишээлбэл нэг шоргоолц, нэг шувуун төр гэж болно. Тэ маш хязгаарлагдмал оюун ухаантай боловч одоо тэдний нэгдэл нь ямар ч супер компьютерыг шийдэж чадахгүй юм асуудлуудыг шийдхийг хэлнэ гэдэг.
За тий үүнийг одоо 3 томоохон жишээгээр дэлгэрүүлж тайлбарлая. За мянган тодол шувууд гэж шоу байт юм байна. Тодол шоу гэж сонсч байсан. Starlink гэдэг шоу байт юм байна л да. За маш олуулаа ингэж тэнгэрт ингээ харанхуулаад нисдэг нэг юм тий агаарт нэг тийм аврах том хар үүл ингээ босоод ирсэн юм шиг. Ер нь хорон бүрт ингээд хэлбэр дүрсээ өөрчлөөд нэг аврах том амтэн шиг ингээд нисэлж байгааг ер нь бол манайхаа харж ирсэн баг тий. Нэг тийм шоунууд байдаг шүү дээ. Тэнгэр харанхуулаад ингээд гарч ирээд гин тийш тийшээ болоод ингээд иддэг. За тэнгүүтээ энэ дунд бол одоо хин энийг удирдаад байна гэхээр одоо тий бүгд одоо зүүн тийш эргээрээ энэ төр гэдэг тийм одоо ганц шоутай орилол тэд командлаад идэг юм бол тэнд байхгүй. За энэ яаж ингэж чадаад байгаа вэ гэхээр шоу бүр зөвхөн өөрийнхөө ойр орчмын энэ хитгэн шоуг ажиглана. За тэгээд маш энгийн дүрмээр амталдаг хоорондоо. Хажуудах шоунуудаасаа ижил заав. Ингээл болоо. Тэгээд энэ одоо үр дүнд нь хэрвээ энэ сүргийн зах руу ямар нэг шонхор шоу ч юм уу те энэ дайсан дайрах юм бол тэр гэсэн хитгэн шоул болтно. За тэгэл тэр болцсон мэдээлэл нь яг гинжин уруу шиг бүх тийшээ сүргët ингээд гэрлийн урдаар нь цаашийн те ер нь бол ингээд тарахад нөгөө нэг аврах том бит шиг зүлч ингээд хөдөлгөөн хийж эхэлнэ гэсэн үг. Тий. Уг нь бол тэд нар бол те за хэдүүлээ өстэй ийм том амтэн шиг харагд энэ төр гээл те. Тэгэл за хэдүүлээ төлөвлөгөө гаргаал хүү хаа гээл ингээд бүгдээр нисдэг бол биш. Зүгээр л хажуудаа нисэж байгаа шоунаас л гэдэг ижлэхэн заавах хэвээр. Далайн загас шиг л юм байна л та бас. Далайн загас чинь бүгдээр л гэж ажиллаж байгаа. Жижиг бахан ингээд идэг. Тийм яг юунаас юу гэлээ акулнаас бусдаад идэг. За нэг ямар ч гэсэн иймэрхүү байдлаар бол маш энгийн зохион байгуулалтаар энэ маш том амтэн ингээ хөдлөөд байгаа юм шиг ийм хөдөлгөөнүүдийг гаргадаг. Нэг шоу хичнээн тэнэгч гэсэн ер нь бол сүрэг бүхэлдээ амьд тийм ухаалаг организм шиг ингэж ажиллаад ер нь л дайснаа жижиг гэдгийг мэдрүүлдэг өөртөө. Тэгээд одоо сүр хүчээрээ айлгаад ер нь бол толгойг нэрвүүлж чаддаг баг. За тэгэхээр өөрөөсөө том шоуг олуулаа нийлж хагаад одоо ингээд айлгад сөртүүлж тэнэгтүүлж тий толгойг нэрвүүлж чаддаг баг нь шүү дээ. Ийм айхтар. Тий. За шоргоолчны жишээ бол угаасаа дуусахгүй л дээ. Одоо ундарч гараал байна. Шоугууд бол хамаагүй жижигхэн тарихтай байгаа юм л тий. За тарихч хийжтэй ер нь тэгээ нэг мэдрэлийн занглааш бол ухаантай юм байгаа шүү дээ. Тэнд чинь тий одоо тарих гэдэг юм байна. Тэгсэр нэ хамаагүй ухаалаг зүйлүүдийг бол хийгээддэг. Бүр юм шоу. За шоргоолчнуудын замд одоо тий ангалт харах юм бол буцаад явчихгүй заяа. Яадаг гэж тийшээ одоо ер нь бол бас унаад өгчихгүй заяа. Харин тэр ангалыг давж гарна заяа. За ингэхдээ тэгээ бие биенийхээ хүлнээс сурж хагаад өөртөө гүүр болдог. За энэ бол үнэхээр гайхалтай. Яаж ингэж байгаа нь бүр сонирхолтой заяа. За хизээ гүүр болохоо яаж мэдээд идэв гэхээр ер нь л өмнөх шоргоолч нь удаашраад эхлэх юм бол гээд зогсчихно. Байран дээр зогсно. Тэгээ бусдаа гიშгөөрүүлж байна. Ингээл болоо. Дөрмөн. Өмнөх шоргоолч нь удаашрах юм бол доор хөвтчих. Тэгээ дээгүүр чинь шоргоолцоод гарна. Ингээл юуроос ингээд гүүр болчихно. За ингээд ойрхон зайны юм жижигхэн ангал хавцлыг бол ингээд тойрно. Тэгээ дээгүүр ингээд аваад гүүр бол ингээд гарчдаг. За ийм ачийн болчихдаг. За хит олон шоргоолж ер нь гүүр болчих юм бол ажил хийх шоргоолж олдохгүй шээ. Мань гүүр болчихъя гээд. Тэгэхээр одоо гүүр одоо болсон аль хэдийн гүүр байж байгаа энэ шоргоолцонд бол хизээ одоо гүүр болохоо болох вэ гэхээр одоо энэ шийдвэр яаж гарах вэ гэхээр тэд нар чинь ингээ биеийнхээ хөлнөөс өрөөд ингээ гүүр болсон байж байгаа шүү дээ. Тэгээ дээгүүр шоргоолцоод явж байгаа шүү дээ. Тэр шоргоолцсон явж байгаа энэ өөртний юм даралт одоо маасныхын даралт мэдрэгдэн шүү дээ. Ямар хүнд юм бэ гэдэг их хүнд байх юм бол хажуутлын шоргоолцоод нөрж ирээгээ туслана гэсэн. Тэгээ хүнхэн байх юм бол өвн би нэг хэрэггүй юм шиг ингээ яваад. Ингээ гүүр биш болчихно. Тэр туслахаа бас мэдж ийн гэдэг чинь. Үнэхээр гайхалтай. Тий. Тэгээ эдгэр чинь одоо ухаангүй амьдч шүү дээ. Нэг занглаар нэнтэй. Тэр биеийг хөдөлгөж байгаа нэг юм ухаан. Бөксөөр амьсгалдаг бас. Тийм үү те. Хүчил гаргадаг юм. Яг нэг биеийнхээ юунуудаар амьсгалдаг. Тийм үү те. Эдгэр чинь шоргоолцны бүкс тоолоож өслөө шүү дээ. За энэ юу болж байна? Энэ юу яа? Хамтран ажиллагчааг танилцуулчаад тэгээ цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн хамтран ажиллагчаар өнөөдрийн чиг ер нь бол манай энэ улирлын бүх дугааруудыг манай Эгүүний оюун компани одоо ингэж ивент итгэж шинжлэх ухаан танин мэтгүүд хөрөнгө оруулж ажиллаж байгаа. За өнөөдрийн танилцуулах бүтээгдэхүүн бол үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн байна. Монголоор ярьдаг, монголоор сонсоод ойлгодог ийм монгол хэлтэй, монгол сэтгэхүйтэй хиймэл оюун байна. Энэ бол Эгүүний чат гэдэг аппликейшн.
За айгууны чат гэдэг аппликейшнийг Android байна, iPhone байна бүх үтсэн дээр татаж аваад үнгүй суулгаад ашиглах боломжтой. Өнөөдөр хиймэл оюун ухаануудаас авж байгаа энэ бүх одоо энэ үйлчилгээнүүдийг бүгдээрингийн нэг дор авах боломжтой. Хамгийн гол нь монгол хэлээр авах боломжтой. Одоо бид энэ keyboard энэ гараараа шивдэг асуудлыг игнэхт мартнаа. Одоо тийм шууд утсанаас асуугаад л явчихна гэсэн үг. Тэ? Одоо өмнө нь бол бид нар чиг хатаархдаг байлаа шүү дээ. Энэ iPhone, Siri, тэр Google, Google-тэй хүмүүс чинь ингээл англиар альсгүүл тэр өөрсдөө Япон хэлээр үү юм хятад хэлээр ингээд утастайгаа харилцаад утсандаа тушаалаг бол утсаасаа юм асуугаал тэ. Гар маран заваарцсан ингээд нэг хоол мод хийгээ вэжэнгууд нь тэрний чинь одоо будаа хэдэн минут агшаадаг байлаа тэр асуух гэхээр заавал гараа гоох ч байсан утсандаа муухай гараар орох гэдэг тэ. Ингэх шаардлага байхгүй. Одоо бол игүүнийгээсээ монгол хэлээр асуучихна. Игүүнээ энэ будаа хэдэн минут ахиадаг үлээ гэдгээр. Ой наата чи нэг юм 20 минут уу. За ингээд агшаадаг гэд хэлээдэг. Би бол одоо энэ игүүний чатаасаа 7 дор байна шүү дээ. Тэгэхээр одоо игүүний чат бол одоо бидний одоо энэ багаж хэрэгсэл болж өгнө. За юуны багаж хэрэгсэл болж болох вэ? Төрүүний хоол хийх багаж хэрэгсэл болж болно. Юм хайх багаж хэрэгсэл болж болно. Одоо Google мөглийг март. Мэдээ зэтэйгээ бол игүүнийгээр одоо хайлах тий. За өнгөрсөн 7 хоногт юу болов гэж хэлэхээр чи асуугаар чинь өнөө интернетээс хайгаал гаргаад ирнэ. За ингээд ийм гой юмнуудыг emergency гэж юу ингээд асууж болно. Мэдлэг асууж болно. Тэ альсгүй одоо энэ замын төвжрэл асууж болно, цаг үеийн мэдээ асууж болно, цаг агаар мэдээ асууж болно тэ. Ер нь бол тэ альсгүй цаг асууж болно. Гэх мэтлэн ер нь бол хиймэл оюун юу хийж чаддаг тэр бүхнийг л хийж чадна. Хамгийн гол нь монгол хэлээр ярина. Монгол хэлээр ойлгоно, монгол хэлээр сонсоод ойлгоно гэж байгаа шүү тэ. Хамгийн чухал юм нь бол энэ монгол хэлээр сэтгэдэг явдал байна. За тэгэхээр монголоор сэтгэдэг монгол хиймэл оюунтайгаа ярина гэдэг чинь одоо үндэсний хиймэл оюунтайгаа ярина гэдэг бол энэ бол одоо чинь сайхан цагаан саруулж байна да. Бид нар чинь үндэснийхээ юмнуудыг бас дэмжиж ингээ явах хэрэгтэй. Бүр тансаглал шиг санагдаж байна. Бид нар ч их хэлээрээ технологитой ярина гэж. Одоо нөгөө нэг Samsung дээр hey big speak гэлтэй яар сандарсан үед ингээл ойлгохгүй тэгээд нөгөө хүн амьтны хажуудаас англиар ярихгаа сандарна саятайхан хэлж ярих гад ч юм уу те. Тэгээд шууд монголоор ингээ ярьцдаг бол нэрээ ямар сайхан амар тав тухай л гэж боддог ч. Харин тийм. Тэгээд одоо сэтгэлээ уудалж ярилцаж болно. Ярилцах хүн байхгүй бол одоо тий бас ярилцаж болно. Альсгүй хин нэгэнтэй ярмаар байвал ярьж болно. Одоо сэтгэл зүйн зөвлөгөө авах нь одоо хайшин гэдэг авч болно. Тийм шүү дээ авч болгүй. Яг үнэ тий. Одоо ер нь бол заавал одоо нэг тийм эгүүнэтэй биш ч гэсэн хантаа ярьсан ч гэсэн ер нь бол хүн ингээд өөрөөгөө тий өөрөөрөө сэтгцэд ингээд юм анализ хийж чаддаг байгаа байхгүй тий. Эгүүнэтэй ярих бол бүр супер. Эгүүнээ бол сэтгэл зүйчлэх гэсэн үг. Та одоо ингээ сайхан амар гэдэг ч юм уу те би ингээ ядраадах юм одоо яах хэрэгтэй гэх юм бол те одоо та амрах гэж сайхан зүйл байна гэд ингээд заагаад өгнө. За ингээд хоолоо моолоо таалагдахгүй юм бол сольж болно. Эрэхтэй эмхтэй болгож болно. Даруухан цоглог юу болгомоор тэргүүрээ болгож болно. Дуртай үедээ догоо ойг хэлчин дургуй үедээ те гаргаж ирээд ингээ юм асуучин тэгэд яг л хүн шиг харцсан те байж байгаараа чи нэг юм буруу ойлгоод ах шиг байна. Ийм штэ, тийм штэ гэж ер нь бол яг үнтэй ярьцж байгаа юм шиг. Өмнө нь бол хэцүү үлээ штэ заавал дарж байгаа л ингээл ярьдаг ч юм уу те нэг иймэрхүү байсан бол одоо харилцан ярианы 20 морим гэдэг лаглаг юм нуттай. Бүр үнэхээр супер. Ийм одоо ер нь бол өөрсдийн хэл дээрээ өөрсдийн энэ соёл дээр те ингэж хиймэл оюун хөгжүүлсэн улс бол маш цөөх. Гэтэл манай монголч маш цөөхүүлээ. Бараг юм өгөгдлгээд байх юм байхгүй нэ ингээд хиймэл оюухан сургацсан. Одоо эдгээр нь ярьдаг болсон гэдэг бол бид нар монголчууд бол их даварцсан амьдраад байна шүү дээ. Гоё ирээдүй байгаа юм байна. Үнэхээр гайхалтай тий. За ингээд эрдэм мэдлэг одоо энэ шинжлэх ухааны танин мэдлэгүүд гарц болж өгч байгаа. Энэ их хэлээрээ бид нар ингэж ертөнцийн дэлхийн одоо энэ мэдлэг мэдээлэл рүү хандах боломжийг олгож байгаа. Игүүнээ оюун компанида баярлаа. Игүүний чат аппликейшнийг та бүхэн татаж авч суулгаарай. Ашиглаарай гэж одоо уриалъя. Бас бусдаа ч уриалаад аавда, ээждээ, эмээдээ, өөд, ахта, дүүдээ бүгдэнд нь найзтаа ч гэсэн ингээд санал болгоод ингээд бөөнөрөө сайхан игүүний чат ашиглацгаая. За сайхан боллоо. За баярлаа. За баярлаа. За энэ шоргоолцомж ер нь үүрэн доторх тэр хогоо нэг газар овоолт юм байна. Тий, бункер маягийн юмтай гэсэн. Тэ энэ цагаан сараар чи юу болдог лээд. За гэхдээ яг энэ одоо хогийн цэг байна энэ гэсэн тийм заавар бол хинтэнж байхгүй, хаанч байхгүй. Одоо яаж хогийн цэг үүсээд байгаа юм бэ энэ гэдэг бас нэг их энгийн дүрэн байгаа.
За хэрв хог барьж яваад те нэг юм за нэг хаяа гэж явж хагаад өөр нэг хог таарлах юм бол тэрэн дээр л хаяч нэгэ болоо. Ингээ аль ерөөсөө дөрмөд. За те үр дүнд нь хамаагүй байсан огнууд л аяндаа ингээ ганц том пункер дээр ингээ те энэ нэг яг гоё ингээ байх хэвээр газар ингээ бөөгнөрөд ингээ төвөрчдөг. За ингээ нийгмийн зохион байгуул цаанаасаа сайхан. За шоргоолж одоо шуунаас илүү ер нь бол над энэ мөөгөнцрийн энэ хөгцсөний жишээ бол айгүй их таалагддаг. Энэ Фасирум полицефалум гэдэг одоо нэг юм шар өнгийн мөөгөнцөр байгаад байгаа. Хөгц байгаад. Слайм мол буюу нялцгай хөгцөх юм уу те. Нэг тийм балиар нэг тийм сэжгийн мөөгөнцөр байгаад. Модыг ингээд эзлээд хөдлөө яваад байдаг. Тийм шар нус шиг л юм байна. За ер нь бол амтан жижигтэй одоо юу ч хийхинтэй. Нэг тийм нөхөр байгаа. Тийм мөөг гэж тустай ангилалтай явдгийг. Тийм. Яг мөөг бол тустай амтан ургамлаас бол тустай шүү дээ. Гэхдээ одоо энэ мөөг чинь те энэ заваа мөөг бол одоо энэ emergency одоо энэ юу лээ үүсмийн шин чанар бол хамгийн ачаалттай ер нь хамгийн гайхалтай жишээ болж байна. За энэ мөөгөнд энэ нөхөрт одоо юу мөөгөнд гэхэр ч одоо мөөг биш дээ. Тийм одоо юу юм бэ? мөөгөн цэрдэх юм. Нэг 5 6 өгж байгаа. Тэрний нэг нь одоо энэ байхгүй. За нөхөр гээл явчих. Энэ нэг нөхөр энэ нэг нус шиг нөхөр. Тарих уутгаа бүр мэдрэлийн зангилаач аахгүй бүр шаргаалцаасаа дор амт юм чинь. За амтан бас амтан биш. Үгүй эн чинь барай яг амтан болох гэсэн байхгүй тий. За арайч бас амтан биш юм аа. Оо яг тий. Тийм нэг юм болсон нь бол болсон. За бүр хүний уранд бол бүр ганц ширхэг мэдрэлийн эс бүр нейронч байхгүй. Ийм нөхөр. Тий. Тэгсэр нь одоо юун тэр шоу мó шаргаалж моргол ер нь бол бүр зүгээр ухааны туйл. Оо тийм үү. Ухааны туйл. За одоо бүр ярингууд бүр гайхна бүр. За Эрдэмтэд энэ Токио хотын газрын зургийг гаргаж ирээд энэ гол том метроны буудлууд дээр нь манай энэ мөөгөн цэр одоо энэ хөгцсөний дуртай хоол овёсыг тавьсан баг. За тэгээд одоо мань хөгцийг бол ургуулсан шүү дээ тэрэн дээр. За тэгээд манай хөгц бол эхлээд одоо бүх чиглэлд бол жигтгэн дарахж ургаж байгаа юм л та. Ойлгомжтой. Тэгээд хоол айж гин гэсэн. За дараа нь яг хоолнуудыг энд тэнд байна гэдгийг мэдж авчаад тэгээд тэр хоолнуудыг холбоод яг хоолгүй үсгүүдийн холбоос их тасалж эхэлнэ. За тэгээд шин тижэл хамгийн хурдан дамжуулах тэр хамгийн богино замуудыг ингэж олдог. За тэгээд яг тэрүүгээр ингээд юм судал шиг юмнууд ингээд гарч ирээд тэрүүгээр хоолоод ингээд дамжуулаад ингээд бие биендээ ингээд явчихна. За хэдхэн цагийн дараа одоо мөөгөнцрийн одоо манай хөгцсөний үүсгэсэн сүлжээ бол энэ Токиогийн метроны системтэй баг ижилхэн зураг гаргаад ирж байгаа. За бас одоо тий тарихгүй амт юм чинь бас тарихтай амтны хийсэнээс давнч гэж юу бах вэ? Гэтэл бас үгүй заяа. За баг зэрэг тэр өөр гээд байгаа шүү дээ тий. Тэр хэсэг нь хүний гаргасан замуудаас илүү оновчтой байсан гэвэл яах вэ? Бүр юу гэсэн үг вэ тий? За инженерүүд ер нь олон жил бодож байгаа, тэр нь тооцоолж байгаад гаргасан замаас илүү боловсронгуй тэр замыг нэг муу тарихгүй хөгц. Зүгээр тий хоолоо идчих хоорондоо л гаргачихж байгаа шүү дээ ингээд. За тэгэхээр энэ бол үнэхээр за энэ ер нь бол богино замын ер нь компьютер чийдэж чадахгүй юм бодлогууд байгаа даа. Тэ 1007 бодлого тэргээл сая долларын шагнал амлцсан ийм айхтар бодлогуудыг зүгээр л нэг тэ цаанаасаа л ингээд өөрөө нэг бодчихдаг энэ хөгц байна. За сүүлдээ өөрөн тэ энэ хөгцсний ургалтыг одоо ер нь бол өгдлийн цоглуулж хагаад энэ хиймэл оюун хүртэл сургаж байгаа. Одоо. За тархитай хүн тэ өөрийнхөө тархийг хиймлэр үтээгээд. За тэгээ ямар ч тарихгүй нэг амтнаас амтдаг юм бишээ. Ямар ч тарихгүй нэг нөхрөөс сургалт авч яах гэдэг одоо ер нь бодоод. Одоо юу болоод байна энэ одоо. Шившиг. За өөртс ийм айхтар ухаант ер нь бол хүнээс ухаантай, хиймэл оюунаас ухаантай. Бид нар тэр хиймэл оюун ухаанууд хүртэл тэр юунаас суралцж штэ. Мөөгөнцөр одоо энэ хөгцснөөс. За дөрөв нь айгүй ингийн. За термит юу вэ? Энэ одоо юу руу ороо явчихва. За хоолныхоо төлөөл маш хурдан замыг л олж чадчих байгаа юм байна л да. Юу нь бол тий. Тэг яг үнэн тий. За өөр бас нэг гоё жишээ. Энэ Африкийн морин шоргоолцонд гэж байдаг термитүүд гэдэг. За өөрөөсөө бол хэдэн мянга дахин өндөр өөрөөсөөсөө хэдэн мянга дахин өндөр юм барилгуудыг барьж чаддаг. Үүр нь ийм ачин юм өндөр шавгар аврах том юмнууд. Хүн хараачсан гайхаар ийм том юмнууд. За энэ үүр нь дотроо бол тогтмол температурыг барьдаг зав. Ийм маш нарийн агааржуулалтын системтэй. Одоо хүнээр бол юун тэр тэнгэр багандсан барилга, юун тэр хамгийн өндөр барилга Бурж Халифа. Тэрнээс бол баг хэд дахин өндөр тийм барилгуудыг одоо ямар ч архитектор байхгүйгээр баахамтаа бич чадна гэсэн нөхдүүд нь нийлж хагаад одоо ямар ч ерөнхий зохион байгуулалтгүй төсөл төлөвлөгөөгөөр ийм аврагтан байшныг барьчих ингээ бод. Тий.
Тэг юу гэсэн үг вэ те? Бурж Халифа метрээс дээш барьсан гэсэн үг шүү дээ. Бурж Халифа ч одоо хэдэн мянган метр байхгүй юм чинь. Тийм өндөр юм барьсан гэсэн үг шүү дээ. Энэ бол үнэхээр гайхалтай. Тэгээд ерөөсөө ямар ч архитектор байхгүй өөртөө мэдээл барьчихдаг цаанаас. Тэр үстэй гайхалтай. Үнэхээр гайхалтай. Яаж тэгж чаддаг вэ? Тэгээд дөрөв нь бол айгүй энгийн юм байна. Энэ саяны морин шоргоол суулган жижигхэн элсийг бол энэ нэг ширхэг одоо юу гэх юм элсийг одоо тоосох маягийн юм гэх юм уу те нэг тоосоо болгоныгоо ингээд өнсөж өнгөж байгаад ингээд юм ялцгай зүйлээр бүрх юм шиг байгаа нэг юм шалбаг шиг юм болгоно. За тэгээд нөгөө одоо нэг шаварж байгаа ухаан л гэсэн үг шүү дээ тоосгоо. Нэг салиа маягийн юмар тий наалдуулаад. За тэгээд хамгийн нойтын хэсэгт аваачнаах. Тэгэл болоо. Хамгийн нойтын хэсэгт л аваачнаа. Тэр чинь бас хатан штэ нөө салиа шиг юм. Тэгэл ингээд хатчаангууд нь за энэ жоохон хуурай юм байна. Өө тэнд овоо нойтын юм байна гэдэг энэ дээр наваачнаа. За нэг ийм л дүрмтэй. Ингээл болоо ерөөсөө. За тэгээд энгийн дүрм. Тийм ийм л энгийн дүрм. За өөрөөсөө тэрийг одоо барьж гарах ч юм уу те эсвэл одоо агаар амьсгалах гээд хид хид өвчин зүйлүүд бол цаанаасаа өөртөө яг хаана яг яаж тэр тоосгоо тавихыг нь бол хилээд өгд юм байл л дээ. Одоо өөртөө л тэр чинь ингээд агаарыг айгуу сайн мэдэрдэг юм байна. Агаарын урсгалыг мэдэрдэг. Амьсгал нь богдол эхлэнгүүд ингээд тэ нөх зүг хайгаал тэ. Тийм ийм байна. Тийм яг үнэ тэ. Бөхсөн 6 ийм хэрэг юутай шоргоолноос бол өөр штэ тий. Шоргоол биш юм уу та морин шоргоол гэдэг. Шоргоол бол биш термиц гэдэг бол бөхсөн нэг ийм бөхсөн л гэдэг. Ари өөр тий. За энэ айгуу тийм сонин тийм амтан багтаа. Ямар ч хэлсэн л цаанаас юм агаараа мэдэрчдэг, эсвэл одоо энэ юугаа мэдэрчдэг. Одоо дээшээ тэнд авчнаа гэх юм бол тэр чинь нэг юм гарч явах шат ч юм уу нэг нүх хэрэгтэй болно. Тэр болгоно ингээд хоорондоо ингэж уялдаад энэ ийм том өндөр тэнгүүтээ хамгийн өндөр инженерчлийн одоо энэ агаарын тэ одоо ийм юу гэх эргэлт хийж чаддаг ийм ундаг. Одоо бид нар чинь Монголд одоо баригдаж байгаа барилгууд манай Улаанбаатарт баригдаж байгаа барилгууд чинь агаарын жоохон асуудалтай шүү дээ тэ. Тэгж байгаа чинь тэр термитүүд зүгээр тэр айгуутай мундаг тийм инженерчлийн гайхамшиг бол барьж яах гэсэн. Тэгээ дэлхийн хамгийн өндөр агаар сэлгэлтийн инженерчлийн бүр гайхамшиг гэдэг байгаа байхгүй нэг. Агаар сэлгэлтийн инженерүүд бол гайхдаг. Зөнгөөр яваад байгаа юм. Тийм зөнгөөр явна. Ухаанаар бол биш. Ухаан биш. Тийм тэр чинь англиар хул юм байгаа ш. Тэр бас тарих байхгүй байсан. Гэтэ овоо том тарихтай юм байл, долгоотой юм байл. За ямар ч гэсэн жоохон байж байгаа тэтүүлээ өргөлжлүүлээ. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулнаа. За тэгэхээр Unitel компани маань өнөөдрийн нэвтрүүлэг маань явах боломжийг олгож шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань одоо түмэн түгээх үйлсэд маань ивент гэж хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр автомат цэнгэлэлт үйлчлэгийг гэдэг одоо цоо шин зүйлийг шинээр санаачлан бид бүхэнд ингэж санал болгож байгаа. Тэгэхээр бид нар ч одоо нөгөө хизээ цэнгэллээ нэгж маань хизээ дуусгуулээ гэх те юмыг байнга санаж явна гэдэг бол одоо хүн маш их тарамтанд ингэж явдгаа бид нар ер нь. Тэгэхээр одоо сар бүр хин нэгний дугаарыг гараар цэнэглэх, нэгж дата шилжүүлэх үйлдэлийг ийм автомат болгож хэрэглэгчийн харилцаа холбоо тасалдахгүй байх хэрэгцээг хангаж буй үйлчлэгээ байдаг. Тэгээ хүүхдийнхаа дугаарыг цэнгэлэхээ марцсан тохиолдолд бид нэр одоо тэ холбогдож чадахгүй бол маш их санаа зовно. За хүүхэд гэлтгүй бид нэр өөрсдөө одоо гинт одоо утас хаагдчихвал бид нэр утас биш бүх юм маань ингээд зэрэг хаагдчихдаг тийм. Дахир дутуу болно шүү дээ. Тийм. Тэгээ мөнгө зөнгөөж төлж чадхаа болно. Тэгээд ядуугийн төлөх болно. Дата байхгүй тэгээд авч чадахгүй. Хүнээ вэ шүү дээ. Ийм Монголоор ороод пассвортаа үзүүлчихээр бүр тэр нь байхгүй. Одоо иргэн чиш болно Монгол улс. Тэгэд одоо хүнээс уцаар хариулаач чиглэлтэй биш. Аюу хүнд байдалд орж байгаа. Тэгэхээр энэ бүх асуудлыг ерөөсөө ингэ шийдчихэж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэнд энэ автомат цэнгэлт гэдэг хоёр байдлаар одоо дугаар цэнгэлэхийн боломжийг олгож байна. За нэгдүгээрт өөрчлөгний хоног дуусах үед автоматар цэнгэлнэ. За өөрчлөгний хоног дуусахад бид нэр цэнгэлэх нь бол зайлшгүй тодорхой учраас тий автоматар юм болгочих болж байна. Мөнгө нь байвал гэдэг. За нөгөөх нь болохоор нэг мөнгө нь байвал гэдэг нь сар бүр тогтмол өдөр нэг өдөр одоо бас цэнгэлж болж байна боيو. Цалин босох өдрөө ч юм уу боломжтой өдрөө ч юм уу одоо ингэж тааруулах боломжтой байна. Тэгэхээр автомат цэнгэлэлт дугаар бүртгэхдээ Unitel аппликейшны үйлчлэгээ зэсээс за эсвэл 1444 гэсэн тусгаар дугаат мессежийг илгээгээд бүртгэх боломжтой. За энэ үйлчлэгийг идэвхжүүлэх нь нэмэлт ямар нэгэн төлбөр байхгүй. Зөвхөн цэнгэлсэн дүн нь төлбөр дээрээс нь одоо хасагдаад явах юм. За хэрэглэгч сар бүрд одоо бусдын дугаарыг цэнгэлэх дээд боломжтой дүн нь бол 50,000 төгрөг гэхээр одоо том боломж юм байна. Тийм байна. За 2 3-аад хүнийг ч бараг цэнгэлчээр байгаа байхгүй тий. За тэгэхээр та бүхэн маань өөрсдийнхөө бас энэ сайхан технологийн давуу талыг ашиглаад өөрсдийнхөө бас ажлыг хөнгөлөөд
Тэ одоо эргэн тойронд эмээ өвөөд хүүхэд чухад хамаатны хүн хайрлж халамжлах юм бэ, тэ санаа тавих хүн байна. Тэрийг автомат цэнгэлжтэнд холбож өгөөд өөрийнхоосоо асуучвал бас ингээд амар юм байна. Тэг юутэл аппликейшн үйлчлэгээцээс автомат цэнгэлтгээ тавхан бас сонирхоод үзээрэй. Юутэлийнхэн дахь хатаархаж явнаа. Баярлалаа ивент тэгштэй. Тэг энийг бол ер нь хэрэглэх хэрэгтэй шүү. Ягаад тэгэхээр энэ бол аюулгүй байдлын үүднээс бол айгүй чухал зүйл. Энэ нэгжийн цэнгэлгээ мартлаа гэдэг бол тэр хүүхдээ мартчихээн л гэсэн. Тэр хүүхд мартагдвал маш их аюултай зүйл бол. Тэр хүүхд утасна одоо ингээд датанаар хойлчин мессенжер руу харилцаа холбоо бүх юм одоо тэр Google Maps-аас яж өөрийгөө хаана байгааг мэдэх ойлно. Одоо тэр автобусанд одоо тэр мөнгө төгрөг төлөх мөл бүх юмнуудаас ингээд холбоо тасрах болохоор энэ бол бүр үнэхээр би бүр ингээд те чухал зүйл болохоор энийг бол бүгд аваад ингээд ашиглах хэрэгтэй шүү. Хүүхдийнхээ утсыг ингээл баян ингээд цэнгэлж өгч явах хэрэгтэй. Аав ээжийнхээ утсыг, эмээ өвгийнхээ утсыг ингээд баян цэнгэлж өгч ийн. Энэ мартвал тэгэл мартчихин гэсэн үг шүү дээ. Тэгээд маш осолтой юм зүйл. Тийм болохоор ийм зүйл ийм хий гарахгүй байхын тулд бүгдээр энэ сайхан автомат цэнгэлтэй одоо ашиглаарай. Юнтэлтэй бас баярлаа. Ийм зүйл бол би өөртөө өөр газар харчиж байгаагүй юм байна. Тэр гайхалтай. Тийм амар юм байна нэрээ. Зэ баярлаа. За ер нь бол энэ байгалаас ажиглаж болох энэ бүх одоо emergency жишээнүүд одоо энэ үүсмэл шин чанарын жишээнүүд бидэрт юм хоёр том сургамжийг өгч идэг. Энэ нарийн төвөгтэй зүйлийг заавал нарийн төвөгтэй заавар төлөвлөгөөгөөр ер нь хийдэггүй маа. Тэ? Маш энгийн дүрмийг олон удаад автахад л ер нь гайхамшиг болчихлоо. За энгийн зүйл гайхалтай байдаг. Гайхалтай зүйл энгийн байдаг гэдэг чи одоо тиймч оргүй үг бол биш байх нь биш үү дээ. За өөр нэг сургамж нь бол ухаан гэдэг бол ер нь хин нэгэнд байдаг зүйл биш юм аа. Энэ хоорондын харилцаа хамаарал дээр харилцаа холбоон дээр төгчдөг ийм үүсмэл шин чанар emergency байгаамаа энэ ухаан гэдэг бол. За одоо байгалийн жишээнүүдээс нийгмийн жишээнүүд рүү орцгоё. За нийгмээс ч гэсэн ер нь бол бас байгаль дотор байж байгаа. Ер нь бол нийгэм чинь өөрөө байгаль дотор л байгаа зүйл шүү дээ. Яг тэгэхээр бид нар ч байгаль дотор байгаа юм чинь тий. Гэтэ бол байгалийн ухаан, нийгмийн ухаан гэдээ хуваадаг шиг ер нь бол хүний нийгмийн төвшний emergency бол энэ байгаль дах шоргоол шуунуудаас хамаагүй сонирхолтой юм зүйл. Угаасаа ойлгомжтой шүү дээ. Бид нар ч өөрсдөө дотор нь амьдарч байгаа зүйл юм чинь илүү сонирхолтой. За гэхдээ энийг илүү сонирхолтой болгоод тэр байгаа одоо илүү сонирхолтой болгож байгаа зүйл нь бол бид нар өөрсдөө ер нь бие даасан ухаалаг шийдвэр гаргахч гэж бодоод байгаа энэ гинэн явдал юм аа. За гэтэл яг шоргоолчтой адилхан 100 мянган сая хүний одоо энэ жижигхэн үйлдэлүүд нийлээд ирэхээр л ер нь энэ хинийч төлөлөөгөө хинийч одоо хянад цагдаагүй хинийч одоо тушаагаагүй багт нийгэм цаанаасаа өөрөө зохион байгуулад нэг тийм аврах том бит шиг ийм юм болцсон оршоод байж байдаг. За нийгмийн хувьд одоо 3 том жишээ авч болж байна. Хүн ам, хэл, эдийн засаг гэдэг. За хүн амын хувьд бол их сонирхолтой. Энэ жижиг суурин хотхон сомын төв ч юм уу те аймгийн төв хот энтер гэдэг. Ер нь альч төвчөнд ер нь хүн амын бөөгнөрлө үсгэрэл бүх юм одоо цаанаасаа ингээ болоо авчдаг. Их сонирхолтой. За маргааш өглөө босвол те дэлгүүр орох гээл тэгээ талах малах сүүмүү авах гэх тэгэхээр байж л байна угаасаа. За хин нэгэндээ тэгээ ерөнхийлөгч нь ч юм уу засаг дарган гарч ирээд өглөө болгон цаа нэг аахан тооцоо хийж байгаа л тэр дэлгүүр тэдэн сүүрэг өнтер гэж тушаал өгдөг юм л ерөөсөө ааж байхгүй. Тэ? За тэгэхээр бүгдээрээ л нэг зорилготой энэ зүйлийг ингээ хийж идэг. За маш энгийн зорилго. За энэ бол мэдээж ашиг. За талах сүү үйлдвэрлэгч бол зөвхөн ашиг олох зорилготой энэ талах сүүгээ үйлдвэрлэж байна. Тэ? Их үйлдвэрлэж бол ашиг борно шүү дээ. Тэг хүн хэрэглэхгүй. А бага үйлдвэрлэж бол бас ашиг нь одоо өөрийнхөө потенциал төрөхгүй. Тэр талахыг хөргөж байгаа жолооч тэ дэлгүүр нь худалдаж байгаа дэлгүүр худалдаж байгаад нь худалдагч энэ төргээ бүгдээрээ л цалин орлогол олчмоор байна. За нэг л зорилгын төлөө зүтгэж байгаа. Яг амар ухаантай те нийгмээ одоол улс их орноо одоод байгаа биш. Нэг хитэн дөрөг олчмоор шүү дээ хамгийн жуулан те. За үр дүнд нь ер нь хүн бүр өөрийнхөө хавийн ашиг сонирхлыг хөөж агаад энэ одоо энэ жижигхэн үйллүүд нь нийлээд нийгэм юмхын аврах том организмыг хоолж идэг. Тэгээ өөрийгөө тэтгдэг юм тогтолцоог ингээд үүсгэж идэг. Тэ яг л. За энэ бол одоо нийгмийн үүсмэл шин чанар уу social emergency гэж нэрлэдэг байгаа нэг. Хэрвээ ийм хот суурин газрууд ер нь бол сансраас харуул ялангуяа шүн харуул тэ аврах том юм амтэн шиг харагддаг. Ер нь бол замууд нь одоо судсан юм шиг те тэр замуудаар урсж байгаа хүн машинууд нь цусны улаан аснууд нь юм шиг энэ дүүрэг болгоно нэг тийм эд эрхтэн юм шиг нэг юм тийм одоо соёл хууль интернет энэ гэсэн мэдрэлийн системтэй те тарих оюун ухаантай нэг тийм аврах том амтэн шиг юм байж идэг. Emergent те үүсмэл юм амтэн байж идэг гэсэн. За ганцаараа явахдаа би гэдэг тийм ухамсартай хүн юм шиг ирнэ бид нар. Нийгмийн одоо энэ төвшөнд бол бид нар өөрсдөө ч мэдгүйгээр энэ аврах том
амьд организм эд студийнх нь ер нь бол нэг улаан студийнх нь л орон зайг эзэгнийхэнд ордог. За хичнээн ухаантай мундаг байлаа гэд хүн ганцаар ер нь амьдрах боломж байхгүй. Мэдээж тий. Тэгээл нэг тийм нийгмийг барааж л амьдрна. Өөр одоо арга байхгүй. Усыг нь уул, ёсыг нь дагж л таарна. Тий? Талхаа уханд л мөнгийг нь олж л таарна. Хөлийг нь сурж л таарна. За хэл гэдэг ч байгаа тий. За хэл бол ер нь бол хүний нийгмийн хамгийн том emergency жишээ гэдэг. За яг хөө анханаас нь зохиолсон хэл мэл гэж байна л да. За жишээл одоо эсперанто ч юм уу Пандорогийн саран дээр амьдэрдэг уугуулуудын тий одоо аватаруудын нави гэдэг хэлмэл аватар биш тэр чинь одоо хинүүс гэдэг үлээд тэр чинь за тэд нар ярьдаг навинууд байна нави гэдэг хэл байна бүгжний эзэн дээр нь эльфүүдийн нэг синдарин гэдэг хэл байт юм байна сарыг хулгайлах төлөвлөгөөн дээр нь гардаг миньонуудын хэлэн тэр банана гэдэг тэр хэл байна за эсвэл програмчлалын хэл мэл бол ингээд анханаас нь зохиодсон за энэ бол ингээд яг зохиодсон юм чинь зорилготой за эдрийг тооцвол ер нь бол ихэнх өөрөө аяндаа үүссэн энэ уламжлалт одоо энэ хэл соёл зүйлүүд бол ер нь бол хин нэгний одоо хэлний мэрэгжилтэн ч юм уу дарга зэрэг нь гарч ирээд за одооноос алим гэдэг зүйлийг алим гэж нэрлэе антер гэдэг дөрмөө ингэж тогтоо антер гэж зохиосон тийм байхгүй. Чамар гоё. За. Тий. Харин сүүлд нь ер нь бол нэг хэлний мэрэгжилтүүд нь гарч ирээд тэгээд за энэ хэл нэг иймэрхүү юм шиг байна гэдэг ерөнхийдөө тэр дөрмийн араас нь зохиодог гэсэн үг. За тэгэхээр бол анханаас юм дүрм журамтай зохиогдчихаагүй аль хэдийн үүссэн байсан зүйлийг одоо хэл шинжээч гэдэг хүмүүс ингээд төрөөд ухаан харсан чинь баахан хэлнүүд үйждэг. За эдгээр дүрм зохио игээд ингэж зохиосон байхгүй юу? Араас нь зохиодог гэсэн чинь дээрээ тийм. Ер нь бол тий. За хүмүүс ер нь бол хоорондоо ойлголцох гэж хичнээн сая орлого. Ер нь алдаа туршилтын үр дүндэл ер нь хэл аяндаа ургаад гараад ирсэн юм байж байгаа. Тэ хэл яг л тийм амьд организм шиг гээд ойлгочвол яг түрүүний хот шиг. Тэ айжмаар хөвсөж өөрчлөгддөг, шин үг нэмэгддэг, зарим үг нь хасагддаг, мартагддаг ийм зүйл. За бидний бол ер нь бол хэлээр ярьдаг юм биш юм байна. Тэ эсэргээр хэл бидрээ дамжуулж өөрөөгөө ингэж оршин байлгадаг ийм зүйл. Хэлэнд ашиглуулад яг үнэ тий. Одоо бидний тархиг ашиглаад байна шүү дээ. За тэгээ бидний донд оршин байгаад байна шүү дээ. Бид нар үхжил байдаг, үргэжил байдаг. Тэгээ бид нар бол ингээд цаг хугацааны явцад ингээд алга болж хахад тэр хэл бол ингээд оршин байгаа, хувьсаж өөрчлөгдөд, сайжраад ингээд муужраад ингээд явж байгаа. Тэгэхээр бид нар ингээд хэлийг оршуулаагүй шүү. Оршуулдаг гэх юм уу оршин байлгаж байгаа шүү. За эдийн засгийн хувьд бол бүр сонирхолтой. За Адам Смит бол энийг бол үл үзэгдэх гар гэж нэрлсэн байдаг. За хөрөнгийн биржээр хувьцааны үнийг бол хэн нэгэн шийддэг үү гэхээр үгүй. За тий сая хөрөнгө оруулагчдын айдас, итгэл, найдвар энэ тооцооллууд дээр ингэж энэ үн гэдэг зүйл өөрөө энэ бий болж байгаа юм зүйл байна. За энэ үн эргээд нийгэмд одоо ямар бараа дутагдж байна, ямар одоо хаашаа ер нь хөрөнгө оруулах вэ гэдгийг хэлж өгдөг юм тарих маягаар ажиллаж байдаг. Мэдээллийн хэрэгсэл маягтай гэсэн үг шүү дээ. Тархины эдиснүүд хоорондоо мэдээлэл дамжуулж байгаа юм шиг. Энд нэг ийм дутуу байна, энд ийм илүүдэд байна гэдэг. Илүүдж байгаа юм хямдраал, дутагдж байгаа юм нүмтэй болол ингэ явчихдаг. За тэгэхээр сайхантай тий хүний нийгэм бол баг супер компьютерээр хэлчих болно. За хүн бүр нэг транзисторууд ингээ ойлгочих болно тий. Бүгдээрээ нийлж одоо дэлхийн нөөц баялаг хаашаа урилгыг шийдэж байгаа нэг юм эдийн засгийн супер компьютерийн програм алгоритм ажиллаж байгаа юм шиг. Тий. Тэгээ бид нар өөрсдөө ч тэрийг мэдэхгүй тий. Зөвхөн нэг хэрэгтэй юм ал авч байгаа, дуртай юм ал авч байгаа, шуналлаа хөтлөгдөөл ингээ явж байгаа. Энэ жижиг сажиг үйлдэлүүдийг бүгдээрээ нийлж хагаад энэ дэлхийн эдийн засгийг бий болгож идэг. Дэлхийн эдийн засаг гэдэг аврах том амьтныг бий болгож идэг. За эндээс ер нь ойлгох хэрэгтэй хамгийн чухал зүйл нь дээрээс доошоо биш тий доороос дээшээ гэсэн юм чиглэл байгаа. Тэр ирсэн тий хүмүүс нийгмийг бол өдөртөгч нар бүтээдэг, боссууд бүтээдэг гэж андуурдаг. Гэтэл одоо түүх, соёл, эдийн засаг яг үндэ бол доороос дээшээ буюу биднээс тий ер нь бол бидний өдөр тутмын энгийн харилцаанаас өөр гаргаад ирдэг юм зүйл. Тий нийгмийн эдис нь болж байгаа ер нь бидний одоо хувь хүний одоо хувьд ч гэсэн авч үзэх юм бол бас нэг тийм сонирхолтой жишээ гаргаж ирж болно л доо. За бидний тархины мэдрэлийн эсвэл яг л тийм адилхан замаар ер нь би гэдэг тэр мэдрэмжийг ер нь ухамсарыг үүсгдэг. Тэр тухайн одоо ярилцъя. Юу болоо авч. За 100 тэрбум шал тэнэг юм эснүүд нийлж хагаад. За тэгээд яаж ийм ухаантай читгэрийг бүтээч вэ гэдэг юм асуулт. За тарих ухамсар бол ер нь бол emergence буюу үүсмэл шин чанарын хамгийн дээд өргөлнг ойлгож байна. Магадгүй орчлын ертөнцийн те хамгийн агуу нууц гэж хэлж болохоор юм зүйл. Одоо энэ бидний ярианы сэтг хамгийн гол юм л орж штэ. Бит матер болох одоо тархины эснүүд байгаа те. Эдгээр одоо бит бус идеал буюу мэдрэмж ухамсарыг бий болгоод байгаа энэ явдал бол үнэхээр гайхалтай.
За энийг ойлгохын тулд ер нь тархины бүтцийг доороос нь дээш нь задлж үзэх хэрэгтэй. За тархинд 100 тэрбум орчим мэдрэлийн эс буюу нейронууд байдаг. За өндөө уг нь 86 тэрбум л зүгээр ингээд ойролцоолчлаа. За өндөө одоо 86 тэрбум ч бас шил тээ. За гэтээ 100 тэрбум гээд тогтоочиход амархан шүү дээ. За тэр олон нейронууд дундаас ганц ширхэг ер нь бол нейроныг сугалж аваад микроскопоор харавал ер нь бол эзэн бие хэм болох энэч мэдэхгүй одоо ямар ч дорсомж байхгүй хайр үзэл бодол юу ч байхгүй нэг ийм л юм байж байгаа. Тэ зөвхөн одоо түрүүний шоргоолцны юу гэдэг шиг мэдрэлийн зангилаа гэдэг шиг л нэг юм байж байгаа гэсэн үг шүү дээ. Зөвхөн химийн болон цахилгаан дохиог хүлээж аваад дамжуулах үүрэгтэй энгийн нэг тийм унтраалга л байж байгаа гэсэн. Нэг муу унтраалга. Тэгээ тэнийг гэж одоо багтандөө тэрийг бол. За гэтэл нэг нейрон өөр 10,000 нейронтой холбогдоод эхэлж байгаа. За тэнгууд ингэхээр одоо тархины 100 триллион орчим одоо холбоосууд буюу энэ синапсууд үүсдэг. За юун тэр 100 тэрбум эс тий 100 триллион шүү дээ. За ер нь бол бидний оюун ухааныг одоо мэдрэлийн эсний тоош мэдрэлийн эсний хоорондын үүсгэсийн холбоосууд тодорхойлж идэг. За тэгэхээр бид нар хичнээн их тий олон эстэй бидний ухааныг тодорхойлохгүй тэр эснүүдийн хоорондын холбоос нь хэд байгаа вэ гэдэг. Энэ бол бидний оюун ухааныг тодорхойлно. Ингэж ойлгох хэрэгтэй. За эрдэмтэд бол энэ тархины хаа нэгтээ ухамсар гэдэг нэг тусдаа эргэтэн эсвэл нэг хэсэг байгаа гэдэг олон жил хайсан байдаг. За тэгээ мэдээж тийм зүйл байгаагүй. Ухамсар бол ер нь бол энэ тархины байршил бол мэдээж биш. За тий энэ процесс нөхгүй энэ тархины чинь тархины энэ хоорондоо ингээд ажиллаад байгаа энэ процесс л одоо өөрөө энэ ухамсар. За хүний одоо бие гэдэг тэр мэдрэмж. За өнгө харах, за хөгжим сонсох, өвдөлт мэдрэх энэ төргээд ер нь л нейронуудын хоорондох мэдээллийн асар хурдтай маш нарийн төвөгтэй тийм харилцан үйлчлэл дундаас гинт ургаа гараад ирдэг юм зүйл байна. За утасны одоо зурагтны дэлгэцийг ер нь хүчтэй томруулдаг шилээр ингээм микроскопоор татаа харах юм бол улаан ногоон цэг гэсэн 3 л өнгийн пикселүүд байж байгаа. За харин одоо хойшилж байгаа нэг жоо холоос нэг хойшоо алхаад ингээ харах юм бол тэр цэгүүд бүгдээрээ нийлээд нэгдээд ер нь бол ийм дүрс зураг болж тодроод бүр өнгийн төрөл бүрийн ингүүдийг үүсгдэг. Юу тэр 3 хүн те. За ийм зүйл гинт гараад ирж байгаа те. Тэгээ нэлийн дэлгэцэндээ ойртож гэж харж хагаад холдонгууд зураг гарч ирээд идэг. Ойртохоор хэдэн пиксел байгаа идэг. Холдохоорлогоо зураг гарч ирээд идэг. За ийм сонь. За ухамсар бол яг энэ шиг ажиллаж байгаа. За ширхэг пиксел бүр нэг мэдрэлийн нейрон оснууд гэж бодчих л та. Тэгээ өөр өөрсдийн ганц л өнгөнүүдийг харна тэр нейрон оснууд. За тэгээд тэр эснүүд бөөнөрөө нийлж байгаа яг зөв дараалалаараа ингэж асч унтрахаараа төрөл бүрийн мэдрэмж дурсамж бодол ухамсарыг ер нь бий болгож идэг. Ийм зүйл. За бид тэр өөрсдөө нэгдмэл нэг хүн гэж мэдэрдэг ч гэсэн яг үндэ тэр 100 тэрбум жижиг тэнэг эснүүдэд те хоорондын тэр 100 триллион холбоосуудаар ер нь хийгдэж байгаа харилцаа холбоо хамтын ажиллагааны үр дүнд одоо бид нар аяндаа үүссэн emergence байгаад байгаа байхгүй тий. За тархины эсүүд ер нь бол өгдөггүй гэдэг л тавина. Гэтэ энэ ой санамж хариуцсан хэсэгт бол ер нь эснүүд шинчлэгчээд юм байна. За тэгээд тэнд байсан хуучин эснүүд нь хөөд шинэ эснүүдээр солигдсон гэсэн ер нь бол бидний ухамсар дурсамж бол хэвээрээ байж л үүдэг. Хэвээрээ үлдчихдэг тий. За учир нь ухамсар дурсамж бол энэ эс матери дотор биш. Харин тэр материудын хоорондын бүтэц мэдээллийн урсгал донд оршдог болохоор тэр эснүүд үхнүү байна уу хамаахгүй болчихж байгаа. За тэгэхээр бол энэ үүсмэл зүйл бол эдний харилцаа холбоон дээр л байгаа болохоос нэг юм эсэн дотор бол оршдоггүй гэсэн үг. За эндээс нэг гайхалтай зүйлийг анзаарч байна бид нар. Бид бол зүгээр л нэг тийм одны тоос, биохимийн одоо урвалын үр дүн уг нь бол. За гэхдээ энэ тоос одоо тодорхой нарийн дүрмийн дагуу нэгдэж emergency нөгөө нэг үүсмэл шин чанарын хөвлөөр бол ажиллахаараа орчлын ертөнцийг тань мэдэх чадвартай. Им өөрийгөө ухамсарлах чадвартай оюун ухаан болж ингэж хувирч байгаа. Зарим л ертөнцөөс үүссэн энэ үүсмэл ухамсар ертөнц өөрөөгөө судлах дээр өөрийнх нь ухамсар нь болж байна гэж ойлгож байна. Тэгээ бид нар бол тэр ухамсарын ертөөлийг хийдснүүд нь гэж болно. ертөнц өөрөөгөө таньж мэдээд байгаа. ертөнцийн нэг ухамсар тий. ертөнцийг өөрийг нэг ухамсар, ертөнцийн үүсмэл ухамсар бий болсон байх юм бол бид нар тэр ухамсарын нэг жижигхэн эсн мэдрэлийн эснүүд л гэсэн. Тэг ер нь яг тэгэх гээд байгаа юм. Яг үнэ тий. За нэг иймэрхүү зүйлийг ойлгочихлаа. За одоо хамгийн сүүлийн ер нь жишээрээ ороод ингээд дуусгая. Энэ бол одоо хиймэл ухамсар буюу одоо энэ хиймэл оюун ухаан. За хүмүүс одоо игүүний шигийн технологиг хин нэгэн те бүх хариултыг нь одоо шивэд оруулсан мэдээллийн сан гэдээ андуурч идэг ер нь бол. Гэхдээ үнэрхтэй хиймэл оюун бол emergency хамгийн орчин үеийн тоон хувилбар юм байна ер нь. За хиймэл оюунд ухаан гэж байхгүй ер нь бол цаанаа байгаа тийм хиймэл нейрон сүлжээ гэдэг байгаа шүү дээ тий. Хиймэл мэдрэлийн сүлжээ гэдэг байгаа. Энэ юм одоо ерөөсөө л математикийн үрж хөллүүд нь цоглоолго байдаг.
За ийм л оюун дотоо тий өгдсөн ганцхан л дүрэн байгаа. Тэр бол ерөөсөө өмнөх үгнүүдээр үндэслээд дараагийн үгийг хамгийн өндөр магадaltaйгаар тааварлах. Ингээл болоо ерөөс тий. Энийг одоо маш том хэлний загвар гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол энийг. Гэхдээ энэ одоо тааварлах хөлийг бол хэдэн 100 тэрбум параметр дээр ингээд хийгээд интернетийн бүх өгдлийг ашиглаад хийчихээр энэ бол маш ашигтай зүйлүүд гинт үүсэл гараад ирдэг. Тэрүүн emergency ч гараад ирдэг. Ер нь хөгжүүлэгчд одоо девелоперууд нь ийм л оюуныг зөвхөн одоо текст үүсгэхээр бол анх сургасан шүү дээ. За гэтэл одоо загвар нь тодорхой нэг хэмжээс яг томроод ирсэн чинь тэр огт зааж өгөөгүй чадваруудыг гинт одоо ингээд ургаад ингээд гарч ирээд эзэмшсэн энэ ийм чадваруудыг. Чинь одоо математикийн бодлогоодох, логикийн гаргалгаа хийх, компьютерийн код хийх, хошин шогийн мэдрэмжтэй болох юм. Одоо бидний одоо ингээд ерөөсө програмчилж, кодчилж ингэж оруулж өгөөгүй, зааж өгөөгүй юмнуудыг цаанаасаа ингээд бий болчихж байгаа байхгүй. Өгөгдөл тэгээд нэг математик үрж хүлцэл үйл хоёр нийлээл ингээд болов. Үнэхээр гайхалтай. Энэ бол үүсмэл шин чанар байгаа даа шүү дээ. За эдгээр энэ чадруудыг нь бол программистууд нэг үрчлэн бичээгүй ер нь бол энэ бол одоо маш олон тооны өгдөл тооцоол нийлээд нэг тийм шин төвшний оюун ухаан болж хувирч байгаа одоо энэ үр дүн одоо баталгаа гэсэн үг. За цаашлаад ер нь зураг дүрс гээд олон зүйлийг боловсруулж эхэлсэн байдаг. Одоо зөвхөн текстээр сургасан энэ оюун ухаан шүү дээ тэгээ сүүл рүүгээ зураг дүрс янз бүр юм. Тэгээ ирээдүйд бол интернетийг энэ хотын замын төвчрлийг хүнсний логистикийг энэ хог хаягдлын менежментийг цаг уурын өөрчлөлтийг гээд маш олон асуудлуудыг бол шийдэх ийм ирээдүйтэй ийм зүйл үүж байгаа. За нэг өсөндөө энэ бүх үүсмэл шин чанаруудын ноён оргил нь энэ хүний нийгмийн оргил болж байгаа гэсэн үг Ер нь бол энэ бидний хийж байгаа энэ хиймэл оюун бол ер нь манай нийгмийн оргил гэд хэлж болно. Хүн төрөлхтний хийж байгаа сүүлчийн бүтээл гэдэг байгаа шүү дээ. За бүтээлч гэж одоо өөрөө баг үүсээ бий болцсон ийм зүйл шүү дээ. Ер нь бол бид нар чинь нэг өгдлөөл өгсөн чи гинт өөрөө ингээд ухаан ороод гэх юм уу юу гингээ гараад ирсэн юм үүсэн бэл emergent зүйл байгаа. За тэгээд эргээд хүнийг энэ хүний нийгмийг өдөртөн зохион байгуулна гэж боддоо энэ хиймэл оюун. За тэгэхээр бол бид нар өөрөө өөрсдөө жинхэнэ нөгөө нэг ертөнц өөрөөрөө таньж мэдж байгаа нэг ухамсар бий болж байгаа гэж байгаа зүйлийг чинь л одоо бид нар өөрсдөө хийгээд ингэж ойлгочихлоо. За тэгэхээр өнөөдөр ер нь бичлэгт бол нэг амтан байгаад байна уу? Харин тий. Одоо бид нар одоо хүнийг л амтан гэж хараад идэг, амтныг л амтан гэж хараад идэг, шоргоолцыг л амтан гэж хараад идэг, мөөгийг л мөөг гэж хараад идэг болохоос шул яг ингээд том зургаар нь гэж харах юм бол хаан ч гэсэн ийм сонин амьдрал шиг юмнууд энэ однууд дунд ч гэсэн байж байгаа тий. Тэр номын орд юу руу чиглүүлээд сум харавж байгаа чинь мэдэхгүй нөгөө юм болоод идэг шүү дээ. За тэгэхээр өнөөдөр бидэд бол шоргоолцоос эхлээд хүний тарих нийгэм ер нь цаашлаад нэг хиймэл оюухан хүртэл одоо бүх зүйлийг нэг л одоо ижил хуулиар одоо ажилдаг болохыг нь ойлгож авлаа. Emergence одоо энэ үүсмэл шин чанар гэдэг зүйл. Emergence одоо бидэрт юу хэлж байна гэвэл энэ энгийн зүйлс агуу гүтээдгээ. Тэгээ бид нар бол заавал супер ухаантай халбгүй. Ер нь бол үүргээ сайн биелүүлээд бусдаа айтайхан харьцахад л ер нь л гэр бүл компани хот улс орон энэ төр гэдэг ер нь дээшээ илүү ухаалаг болоо явчихна. Тэгэхээр одоо урт ажиллаа сайн хийх юм бол аандаа бүх юм бүтэх гээд шүү дээ. Урт ажиллаа хийхгүй өөр хүний юм хараад ингээд байгаа гэх юм бол энэ ч нөгөө энэ шоргоолцууд чи наадхаа яагаад ийм нойтон биш газар наагаад байгаа ингээд хэлэх юм бол тэр барилгач нь баригдахгүй шүү дээ тий. За бид нар бүгд одоо ер нь хоорондоо холбоотой. Одоо нэг нейрон өгөхөд өөр нейроноор солигдоход бол тарих ажилласаар л байдаг. Энд дурсамж бол байсан хэвээрэл байж идэг шиг нэг хүн байхгүй болоод өөр нэг хүнээр солигдоход нийгэм байсаар л байна. Үргэлжилсээр л байх болно. Тэгээ нар мандгаараа мандаад намар улдгаар олоод навч цэцэг дэлгэрэл байж байна. За гэхдээ тэр хоорондын холбоос нь тасарчих юм бол энэ систем тэр чигтээ өгөхөд байхгүй болчихдог. За яг л одоо тийм оргуу хоосоос гинт үүсч бий болсон шиг л яг оргуу хоослогоо буцаад уусаад алга болчихдог. Ийм ачид зүйл. Тэгэхээр одоо бидний нийгэм гэдэг бол бий байсан байгааг огт хамаагүй. Гэхдээ бидний хоорондын холбоос л байхгүй болчих юм бол бидний хоорондын харилцаа холбоо байхгүй болчих юм бол энэ нийгэм гэдэг зүйл гинт алга болчихно. Гэхдээ бид нэр хоорондоо харилцаад холбогдоод гэх гинт гараад ирнэ. Ингээд оргуу хоосоос гарч ирээд оргуу хоосонтой алга болоод идэг ийм одоо ийм сүнслэг ийм хоосон чанартай юм зүйл байгаа даа байхгүй. Энэ бүх хэмэл оюунууд байна. Энэ нийгэм байна, энэ шоргоолцны ухаан байна. Бүгдээр ер нь бол харилцаа холбоо энэ хоорондын хамаарал дээр л тогтоод байгаа. Одоо бид нар тус бүртээ энэ ганцхан тусал
ус ууж болох ч гэсэн энэ нэгдэж нийлэхээр үүсмэл шин чанар буюу энэ emergency-га хуулиар тий аврах том далайж болж чаднаа гэдэг. Баярлалаа. Тийм маш их сонирхолтой. Дээрэс нь одоо амьдралын утга учирч бараг бодмоор юм шиг тий. Тэгээ ер нь одоо бид нарыг чинь нэг үржүүлэх юм зорилготой байгаа шүү дээ. Одоо тий хүүхэд гаргаад хүүхэдтэй ээж нь амиа өхөөс буцахгүй их хайртай байдаг ийм одоо даалгавартай тий үржүүлэх гэдэг дээрээс. Тэгээд энэ бүхний яг зорилго юу юм бол нэрэж одоо тэр дархлааны энэ тэр чинь үхэн хатан тэмцээлдэг. Гэтэ яг намайг амьдруулах гэж байгаа гэдгийг мэддэггүй. Тийм шүү дээ. Тэгсэн ирээд тэнд бүгэлүүд нь бас амьдрал бие даасан эс ингээ байгаад байдаг тий. За тэгээд бас үнэхээр бодмоор юм байна. Бидний нэг үхэж өргөдөх бол ерөөсөө хүнд ч хамаагүй байгаад байдаг тий. Буцаас хөлөгдчихнэ. Тий. Үнэхээр гайхалтай хэллээ шүү. За нэг бас 2 хоног бодохоор юм дугаар бол баярлалаа асаата. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хэмэл оюун ухаан эгүүнэ юм болон Мэгтэл компани энд итгэж ажиллаа. За нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрлээ. Студид компьютерийн шинжилгээ ухаанч хас чулуу хөтлөгч Орно хоёр ажиллаа. Дараагийнхаа шинжилгээ ухааны гайхамшигаар эргэж уулзцгаая. Баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.